За сайн байцгаана сонсогчдоо. За өмнөх дугаар дээр их хот багш бид хоёр эрчим энергийн талаар ярилцсан. Харин энэ дугаар дээр энэ эрчим энерги улам нарийн болгоод гэр бүл төр гал ус эрчим одоо яаж нөлөөлдгийг те гэр бүлийн амьдралд энэ талаар ярих гад энэ удаагийн дугаарт манай Гамбат тогш маань бас ярилцахаар ирээд байна. За сайн байцгаана. Сайн байна. За ингээд бидний яриад байгаа энэ эрчим энерги гэдэг зүйл маань яг ингээд нүдэнд харагдаж тэ чихэн сонсогддгоо тэгсэр нэ яах аргагүй ингээд бодит ингээд нөлөө үзүүлээд байдаг. За гэр бүлийн амьдралд буугаад ирэхээр энэ маань ямар нөлөөллийг үзүүлээд байна? За одоо хоёр хосын маань тий. Одоо нөгөө нэг гал эрчим, ус эрчим гэдэг зүйлийг ярьж эхэлнэ л дээ энэ дэр. Тэгэхээр эрэгтэй хүн бол угтаа нөгөө гал мөн чанартай. Эмэгтэй хүн болохоор ус мөн чанартай. Яг нөгөө хүнийхээ нөгөө яг хүүснийхээ хувьд тэгж орж таа. Гэхдээ эмэгтэй эрнээсээ гал мөн чанартай ч хүн бас байдаг. Эрэгтэй эрнээсээ ус мөн чанартай ч хүн бас байдаг тий. За яг тэр хоёр хүн хамгийн гол нь хоёр хос маань ингээд гэр бүлийн харилцаанд цогцож орж ирж байгаа нь нэг нь гал эрчимтэй, нэг нь ус эрчимтэй. Байхаараа тэр хоёр хүн чинь хоорондоо цогцол эрчим энерги авдаг. Таарад байгаа юм л та. Одоо хоёр гал эрчимтэй хүн байх юм бол ингээд байнга биетэй ингээд дүрлцээ тий. Ингээд одоо нэг одоо нэгэнд буулт хийж хахад нөгөөх нь асж явах үед нөгөөх нь буудалт хийж идэг нэг юм нэг цогцол юм биш үү тий. Тэр юм нь ингээд алдагдаад хоёр гал эрчимтэй хүн бол бүрсөө ингээд тохирдгоо гэж байгаа байхгүй. Хоёр ус эрчимтэй хүн бас ингээд хитрхи нөгөө амьдралд нь юм нэг тийм дүрлцэж хасах ингээд тий нэг юм одоо хөдөлгөөн орох тийм зүйл нь ингээд харьцангуй баг болоод жоох юм нэг унтааны болчдөг гэх юм уу. Тийм зүйл байгаад байгаа шүү. Тэгэхээр энэ яг одоо гал мөн чанар гэдэг нь юу юм бэ гэхээр ерөөсөө эрэгтэй хүн бол нөгөө логик суурилсан байдаг гэдээ ярьдаг шүү дээ тий. Эмэгтэй хүн болохоор яг зүүн совин төлөө суурилсан. Илүү хүнслэг тэр нөгөө нэг чанар нь болохоор эмэгтэй хүнд нь байдаг гэдэг байгаа байхгүй. Эрэгтэй хүн болохоор аливаа юмыг дандаа ингээд толгойд тархиараа бодоод логик сэтгэлгээгээр хандаад энэ дээр явах уу, энэ дээр явах уу гэд тийм анализ хийж аливаа юмд ханддаг. Тэгэд энэ хоёр эрчим маань ингээд хоорондоо ингээд амьдралд харилцсан нэг нөгөөгөө нөхөн гэдэг утга руу орж эхэлтэй байна л та. За тэгэд хүмүүс маань ер нь хос болохоос өмнө одоо ус эрчимтэй хүн байлаа гэхэд гал эрчимтэй хүн татдаг ч юм уу те. Гал эрчимтэй нь ус энергитэй эрчимтэй хүн татдаг ч юм уу те. Тэгээ өөрийнхөө хосоо олохтой бас энэ нөлөөлж гинөө. Тий одоо энэ нөгөө бие биенийхээ өөрийнхөө одоо дутуу байгаа зүйлийг бус нөгөө хүнээсээ авдаг. Тийм авах хэрэгцээ байгаад байгаа байхгүй. Өгөх авахын хууль гэдэг бас нэг юм байна шүү дээ тий. Тэнгүүд одоо хоёр хосыг ер нь ингээд анзаархад яг хоёр адилхан байдаггүй шүү дээ. Гэт нэг эрс өөр одоо нөгөө ааш цааш тахад нөгөөх хос нь шал өөр хүн байждаг. Тэнгүүд энэ хоёр хүн чинь яагаад цогцоод байгаа юм бэ гэж бодонгууд өөрийнхөө одоо дутуу зүйлийг л нөгөө хамтрагчаасаа авах гэдэг шүү дээ тий. Одоо ер нь бол ингээд одоо эвлүүлдэг пазл ч гэсэндээ энэ одоо нэг талтаа гүдэр дүрстэй нөгөөх нэг талтаа отгор дүрстэй тэр хоёр чинь нийлжиж бүтэн болдог үстэй тий. Тэр шиг л одоо нэг чаддаг зүйлээгээ нөгөө чаддгүй хүнээсээ авах. Тийм нөгөө цаанаас нь тийм одоо юу тийм хүсэл гэх юм уу, өгдөл гэх юм уу нэг тийм л эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд тий цогцол ах шиг байна. Тэгээд энийг бас нөгөө одоо ингээд сүнслэг талаас нь тайлбарлах юм бол бас аюул хэм яригдах юм байл л дээ. Одоо ингээд бидний сүнс гэдэг зүйл чинь өөрөө ус эрчимтэй юм байдаг гэж байгаа. Тэнгүүд хүний биеэр сүнс дамжиж орж ирээд гатгшаага ямар нэгэн үйлдэл, ямар нэгэн бүтээл болж гарахтаа гал эрчмээр гардаг. Өөрөөр хэлбэл хүний бие махбод тэр сүнсний урсгалыг ус эрчмийг шууд гал болгож хувиргадаг. Тийм эрчим энерги байдаг гэж байгаа юм. Тэгэхээр тэр нөгөө эрэгтэй хүн гэдэгт нь гал эрчимтэй, эрэгтэй хүн бол гал эрчимтэй, эмэгтэй хүн бол ус эрчимтэй гэж ярьдаг тий. Арга бэлэгч гэж бас ярьдаг. Тэгэнгүүт эрэгтэй хүн үнэхээр гал эрчимтэй юм болвол хамгийн их тэр бүтээл гарах бүтээгч хүч нь өөрөө эрэгтэй хүний мөн чанар байгаа байхгүй. Нөгөө зүүн совин гэдэг талаасаа ч байна уу эмэгтэй хүний яг цэвэр мөн чанар нь ус эрчим тий. Илүү эрэгтэй хүнийг тэр одоо гал бүтээл болох тэр хүчт нь хойноос нь түлхдэг
тэрнээр дэмдэг тэр одоо өөрөөр хэлбэл сүнстэй адилхан тийм одоо хүчийг цаанаас нь өгчдөг хүн эмэгтэй хүн байгаа. Гэтэл яг зүгээр одоо ингээд зарим гэр бүл дээрч байна уу эсвэл нөгөө хүнийх нь өөрөө нөгөө юугаар эрэгтэй хүн илүү эмэгтэйлэг, эмэгтэй хүн илүү эрэгтэйлэг тохиолдлууд байдаг тий. Эмэгтэй хүн өөрөө гадна талаасаа эмэгтэйнээс цаанаасаа бүр юм гал эрчимтэй эмэгтэйчүүд байдаг шүү дээ. Тэгэнгүүт тэр хүний ханиг нь ингээд харангууд илүү тийм ус эрчимтэй эрэгтэй хүмүүс харилцсан байгаад байдаг шүү дээ. Тэр чинь одоо яг биенийхээ мөн одоо хүүсний хувьд тийм ч гэсэн тий өөрийнх нь нөгөө дотор эрчим энерги тийм учраас тэрнтэйгээ илүү цогцох тэр хүнээ хагаад олоод татсан байгаа шүү дээ тий. Тэгэхээр ингээд явж байхад бас л зохицол тэнд үүснэ. Өөрөөр хэлбэл тэнцвэртэй гэр бүл тогтоод шүү дээ тий. Одоо тэгээд гэр бүлийн харилцаан дээр одоо нөгөө тэнцвэр гэж сая нэг юм ярьлаа. Тэнцвэр гэдэг юм чинь л алтагдаад эхлэхээр нөгөө эрэгтэй эмэгтэй хоёр хүний тэр гэр бүлд тэнцвэртэй оролцох харилцаа нь ингээд голдрлаа алдаад ирэхээр л тэн дээр маргаан асуудал нөгөө нэг ай зөнгөөрөө одоо ингээд нөгөө айсаараа явж явах хэвээр зүйлүүд чинь алдагдаад эхэлж байгаа байхгүй юу? Одоо эмэгтэй хүн гэхэд л нөгөө нөхрийнхөө өмнөр орж хамаг юмнуудыг хийсараад нөгөө нэг нөхөртөө тэр гэр бүлд оролцох тэр орон зайд нь хитрхи ингэж орсоор байгаад эрэгтэй хүний бүр эрэгтэй хүн шиг биш болгоцсон байдаг тий. Тэгэхээр бас нэг юм байдаг штэ нөгөө бас л нөгөө түүхээ ярих гэдэг юм л да. Хин Исухэ Баатар өөд болоод тэгээ нөгөө өөлөө их чинь нөгөө хэдэн хүүхдүүдтэй ингээд нэг харигдаад үлддэг шин. Тэгэхэд тэнд бол их хүн бол нөгөө түрүү нөгөө хэлсэн илүү нөгөө биелэгдэлтэй нөгөө нэг зүн мэдрэмж сайтай гэдээ хэлчихсэн шин. Тэгээ хүүхдүүдээ юу гэж өсгсөн бэ гэхлээр за та нар бол хаад юудам шүү. Та нарын их Монгол улсыг байгуулах тийм хаадын үр сад шүү. Гэт байнга сануулдаг. Тэр нөгөө бэлэг оюунаараа ингээ хүүхдүүдэд хүмүүжүүлж өсгсөн баг. Тэнгүүд тэр залуучууд яах юм? Тэрнийг ингээ сонсоод өссөн. Тэнгүүтээ нөгөө би одоо хааны үр удам юм чинь. Би одоо энэ Монгол улсыг байгуулна гэдэг тэр нэг юм ингээ дотор нь ингээ суугаад шүү дээ. Тэгээ эрэгтэй хүний тэр мөн чанар ч өөрөө ирч чадал биар зориг. Тэр юм ингээд өсгөөсөө ингээ суугаад тэнгүүтээ оюунаар ингээ хөгжлөгдөд шүү дээ. Тэгээд том болонгуудаа тэд нар жир биарн сайхан хамтагтаад оюун бодол нь ингээд тэгшрээд ирж байгаа үед тэндээс нэг бүтээл гараад байгаа байхгүй. Арга бэлэг хоёр нэгдснээрээ тэндээс нэг бүтээл үсэт шүү дээ. Одоо жишээ нь эрэгтэй эмэгтэй хүн хоёр хүн хоорондоо гэр болоод нэг амьдралыг зохицлоо гот байна. Тэр нь сайн явах уу муу явах уу гэдэг нь нөгөө зохицлоос хамаарат байгаа. Тий. Одоо ингээд нөгөө айлч нөгөө мундаг явж исэн хаадсгалын үед хүчтэй байгаа хааны ард те заавал нэг мундаг чиглүүлжсэн хатан байсан гэдэг байна шүү дээ. Тэгэхээр чи эн чинь нөгөө нэг тэр хоёр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн өөр өөрсдийнхөө тус тусын үүрэг юм дээр те аюу гой тэнцвэртэй явж чадчихсан юм шиг байна. Тэгээд өөдлөө их бол одоо тэгэл сайхан хүүхдүүдээ тэгээ оюун бэлгээр ингээ хөгжүүлжээ, өсгөжээ, сургажээ те. Тэнгүүд нь дараа нь тэр нөгөө багт нь нөгөө өсөв тавьсан нөгөө хатна авдаг шүү дээ те. Тэр бас ингээд тэр гэр бүлд эмэгтэй хүн ийм байх хэвээр, ийм авяас бэлэгтэй байх хэвээр гэд эмэгтэй хүнд байх хэвээр тэр чадварууд ингээд суулгасан. Нөгөө тал дээр болохоор өөлөө их болохоор Чингис хаанд одоо юу гэдэг те баатар хүн ямар байх хэвээр, эр хүн ямар байх хэвээр, ямар эд зөрг чадaltaй байх хэвээр гэдэг юм заацсан. Тэнгүүтээ тэр хоёр чинь нийлхээрээ тэр дундаас яг нөгөө эрийнхэн байранд эмээнийхэн байранд байна гэдэг шиг тэндээсээ бас энэ хоёрын нийцэл нь яг тэн дээр харагдаад тэг бүтээл өсч байгаа хөөх тэр Монгол улсыг байгуулах. Нэг хүн дээр жишээлбэл эрэгтэй эмэгтэй хоёр хүний нөгөө нөлөөллийг ярьж байна те одоо тэр хүүхдэд хүртэл бид нар одоо эцэг хоёр нь яг тэнцвэртэй өөр өөрсдийнхөө өгөх ёстой зүйлийг хүүхдүүдтэй зөв өгч чадах юм бол тэндээс гарч байгаа хүүхд нь хүртэл элвэн амныхаа нөгөө жанжин шугамаа барина гэж ярьдаг шин тийм хүн гарч ирэх юм шүү дээ тий. Тий. Тэгэхээр одоо өнөөгийн үед хүмүүс гэр бүлүүд ингээд яагаад ингээд нийцлэхүү бас салт сарнаад байна гэдэг маань болохоор сая нэг ардчлалын үед дөнгөж хүмүүс гараад их сургууль мургуул гэдэг ингээд явлаа шүү дээ. Тэгэхэд олон хүүхдтэй айлууд уул болвол нэг за эмэгтэй хүүхд одоо чадал муутай. Эднэрийг нэг сургуульд сургахч болох юм байна.
эрэгтэй хүүхдүүд бол яг нэг ажил төрлийгээ явчихна гэдэг нэг ийм үсэд. За тэгээд хэдэн жилийн дараа тэрнийх нь үр дүн одоо гарч байгаа юм. Яасан бэ гэхлээр яг нөгөө нэг эрэгтэй хүний хийгээд явж явах тэр нөгөө нэг одоо аргын амьдрал биш нөгөө амьдралыг цогцлоо. Нөгөө нэг арга талын амьдралыг авч явах логик сэтгэлгээтэй нөгөө эрэгтэй хүн чинь нөгөө юм сураагүй ингээд бэлэг чадлаа хүн ингээд бас моргтуулсан. Эмэгтэй хүн болохоор жинхэнэ нөгөө ажил дээр сургуулаа төгсөөд ажил дээр гарангууд тэр чадвар нь бас яг амьдрал дээр нөлөөлөд эхлэхээр нийлэмж нь тархаа бэлчиж байгаа юм. Тэгээд нэг юм жоохон одоо гажуудал гэх юм уу нэг юм үсэд эндээсээ ингээ үсэж байгаа. Одоо тэгэхээр яах вэ гэхэлэр эмэгтэй хүн бол тэр бэлэг талынхаа авьяас чадвартай яг эмэгтэй хүндээ байх ёстой юмнуудыг сураад эрэгтэй хүн тэр яг тэр байгуулах эр чадлуудаа юу гэдэг те нөгөө бүтээх нөгөө бүтээл дээрээ анхаарад ингээ явах юм бол энэ цогцлт эндээс харагдаад байгаа юм. Тэгэхээр энэ нийгэм дээр ингээд байр нь солигдчих учраас одоо нэг юм яваад байгаа юм шиг харагддаг надад. Тэгэхээр одоо ингээд хосуудын харилцаан дээр болохоор ингээд арга бэлэг тэнцвэртэй байна гэдэг нь одоо нөгөө тэнцвэртэй гэр бүл гэдэг юм болж байна тий. Гэтэл бас яг хувь хүн дээрээ эрэгтэйч бай, эмэгтэйч бай дотроо хувь хүнийхээ арга бэлгийн тэнцвэрийг олно гэдэг чинь аягүй чухал юм байна шүү дээ. Эндээс тэр нөгөө илүү эрэгтэй хүн хэрнээсээ илүү ус мөн чанартай байгаад байна. Тэ эмэгтэй хүнээсээ илүү гал мөн чанартай байгаад байна гэдэг чинь дотор нөгөө арга бэлгийн тэнцвэр нь эмэгтэй хүнийх нь илүү одоо арган ч юм уу давмгаалцсан бахна штэ. Тэ тэнгууд тэр хүн угаасаа гаднаасаа эмэгтэй хүн ч гэсэндээ илүү эрэгтэй хүн шиг гал ирчим. Илүү тэр нөгөө бүтээх хүч нь илүү давмгаалцсан. Одоо илүү нөгөө эмэгтэй хүний зөөлөн юу гэдэг нэг юм чанарууд биш тэ нийтлэг эмэгтэй хүний тэр чанар нь суухаас илүү тэ эрэгтэй хүний тэр юм хийж чадах тэр юм нь илүү тэр хүнд суудсан байдаг чинь тухайн хүний тэр арга бэлэг хоёрын нь эмэгтэй хүнийх нь арга нарийн ихтсэн. Тэгтэл тэрэндээ хандилж байгаа хүнийх нь одоо бэлэг нарийн ихтсэн эрэгтэй хүн рүү илүү бие биенийг нөхөхын тулд тэнцвэр олохын тулд бие биенийг татагдаж тэгээд тэр хоёр хүн нийлдэг байна ш. Тэ нөө хашин шиг дээр байдаг шүү дээ. Нөө тоёхон савнаа хүч тарга яриад шүү дээ. Тэр хоёр чи яагаад татагдаад нэг гэхээр өөрсдөө тэнцвэрийг л олох гэж ирсэн тий. Ингээ бие биендээ ингээ татагдаад. Тэгэхээр ерөөсөө энэ хосуудын бие биендээ татж байгаа таталцал болохоор ингээд өөрсдөө нэг тэнцвэрийг л олох гэж бие биендээ ингээ болно татагдаад байгаа тий. Сонсогчд маань ингээд сая яасан бах эрчим энергийн талаар мэдсэн бах гал эрчимтэй гэдэг байгаа хүн байлаа гэж тэгээд тэр чинь ерөөсөө тэр чигээр гал гэдэг бодоод энэ хүмүүс маань ус эрчимтэй гэхээр тэгэл ерөөсөө ус эрчимтэй хүн байна гэд бодож байгаа. Тэгэхээр тэр хүн маань бас дотроо галан дотроо бас гал ус гэд хоёр эрчим нь бас явж байгаа тий. Тэгээд тэрнийхэн тэнцвэрийг бас олох хэрэгтэй байна. Энэ талаар нэг жоохон дэлгэрүүлээ ярих уу. Хүнд одоо нөгөө нэг өөрөө цаанаасаа ирсэн өгөгдөл гэж бас нэг юм ба шүү дээ тий. Тэрүүгээр яг ингэ явж идэл эцэг эхийн нөлөөл нийгмийн нөлөөлж байт юм уу одоо ингээд тухайн хүн яг тэнцвэртэй өөр хувь хүн дээр арга бэлгээ тэнцвэртэй болж чадаагүй болчлоо шүү дээ тий. Тэгэнгүүт таад одоо ханилж байгаа хүн нь бас нь тэнцвэргүй хүн хоёр хүн бие биенийхээ өөрийнхөө тэнцвэрийг олж авах гэдэг байхгүй энэ дэр. Одоо би шүүл ингээд эмэгтэй хүн байжсэн чинь миний гал эрчим илүү их. Тэгтэл миний хань болохоор эрэгтэй хүмүүнээсээ миний ус эрчим илүү их байлаа гэж бодоод энэ хоёр хүн бие биенийхээ ус гал эрчмийнхаа тэнцвэрийг олох гэдэг байхгүй энэ дэр. Тэгтэл одоо энэ дэр тэнцвэрээ олохоос илүү одоо ингээд дийлэх ингээд массуудыг бас харж байхад ингээд нөгөө бие биенийхээ хийх ёстой юмыг хүндлээд бие биенийхээ хийх ёстой замаар нь ингээд юм гэр бүлд оролцоогоор нь ингээд явуулахгүйгээр тэнцвэр аяг алдагдсан байгаа даа шүү дээ. Тэнцвэрээ олж авах гээд уг нь бол хамт нийлээд байдаг. Тэгтэл бүр тэн дээр тэнцвэрээ алдаад нэг нь ингээ бүр хамгийн маа хийгээд идэх ч юм уу. Тэнгүүд нөгөө нэг хүн чинь бүхлээр нь бүх юмаа хийдэг хүн болоо хуурчингууд нөгөө ханд нь болохоор ямар ч юм хийх шаардлагагүй болоод тэгээд тэр хүнийг нөгөө талаас харах юм бол эрэгтэй хүн талаас нь ч юм эмэгтэй хүн талаас нөгөө амдрагч байгаа талаас нь харах юм бол энэ дээр нэг ямар ч итгэхгүй. Одоо баг над би байсан байгаагүй энэ хүн амьдарч байгаа юм байна. Тэр хүн эрэгтэй хүн чинь хамаг итгэлээ алдчихж байгаа хөх тэрэн дээр тий. Эхнэр нь өмнөр нь ороод юм хийгээл байдаг ингээд гэр бүл үзэнд байдаг штеп. Тэгэнгүүт би одоо гадаа гарч дотор орж юм болж авсараад ингээл явж гин зүтгэлэн зүтгэл үсээд энэ тий.
одоо нөхөр нь болохоор өстой юу ч хийдгүү гээл тий. Тэг чин тэн дээр ч амар тэнцвэр алдагдсан байхгүй. Тэг эмэгтэйгийн талаас хараад өмөрөөд ярихлаар хөрхий зайлвал бүх юм хийж ин да гэд харах ч гэсэндээ эмэгтэй талаасаа шүүмжлэх юм бол тэр хүн эрэгтэй хүнийг эрэгтэй хүнээр нь өөрийнх нь хийх юм хийхгүй өмнөр нь орж ирсэнээс л энэ байдал үүссэн юм шүү дээ. Тэгтэл эрэгтэй хүн талаасаа хараад ярих юм бол бас нөгөө л хувийн орон зайд нь халтаад өмнөр нэмээд дангууд би юу гэх юм бэ болчихно. Нөгөө талаасаа харах юм бол тэр хүн бас ийм өөрийнхөө эр хүн дотроос мөн чанараараа тэнд энэ гэр бүлийг ч авч явах яг нөгөө одоо нөгөө урд нь ингээ явж идэг хүн чинь нөгөө нь бол чиглүүлж явдаг хүн чинь эрэгтэй хүн шүү дээ. Тэр мэдрэлийг авч явдаг. Ард нь нөгөө нэг ингээд дэмэнж тэрийг ингээд бүтэн болгож явдаг хүн нэмэгтэй хүн тий. Тэгмүүд энэ тэнцвэр чинь бас ингээ алдагдчихгонгууд болохгүй байна гэдгийг эрэгтэй хүн бас ойлгох хэрэгтэй байхгүй. Тэн дээр өөрийнхөө одоо энэ гал мөн чанараа сэргийх тий. Тэр одоо тэгжээж энэ гэр бүл гэдэг юм чинь хоорондоо зөв зохиолтой амьдрах юм болов бие биенийгаа дутууг нь нөхөж явах юм болов тэгээд бас хажуугаар нь нөгөө хэрүүл маргаан тий бие биенийгээ одоо өвтгөлөх буруутгах явахгүй чиний чадж байгаа миг би чадахгүй байгаа юм чинь тий тэр хүний хөндлөн үстэй тэгтэл миний нөхрийн ерөөсөө одоо надаас хүлээдэг те минь өөрөө би л хийж чадах юм бас байгаа штэ. Тэгжээс тэр гэр бүлд чинь би өгөх юм уу нөхөр өгөх юм уу тэгжээж энэ гэр бүлд чинь яг зөв нөгөө тэнцвэрч орш. Тэнцвэр орж гэдэг. Би биенийхээ урдуур өөр хариуцлагыг битгүүлээ гэж. Өөрөөр ингэсэн үүрэгтэй тэр үүргээрэл байх юм бол энэ гэр бүл гэдэг юм чинь тэнцвэртэй явах юм болов. Яг нөгөө арга тал дээр эрэгтэй хүн чинь нөгөө бүтээх бадраах нөгөө нэг мөн чанартай байгаа шүү дээ. Тэгэхгүй энэ мөн чанартай байна нэгтгэх нөгөө нэг хүч нь илүү давмгаалаад ирэнгүүт энэ чинь харилцаа нэг жоохон дугалдлууд үүсэж шүү дээ тий. Тэгэхээр л түрүүний нөгөө миний хэлсэн одоо эмэгтэй нэмэгтэй шиг эрэгтэй нэрэгтэй шиг байх уул нь байгаад байдаг. Тэгэхээр яг нөгөө нэг эрэгтэй хүн дээр эм мөн чанар байна эмэгтэйд нь эр мөн чанар байна гэдээ одоо ингээд нэмээ ингээд солигдсон байгаад шүү дээ. Энэ дээр ингээл одоо бие биенээсээ суралцаал нөгөө тэнцвэрийг л бий болох гэж яадаг байхгүй. Тэгэхээр яах вэ гэхлээр хоёр хосын харилцаан дээр ч гэсэндээ тэр нэг тэнцвэр гэдэг юм бие биенийг ингээд таталцж чинь тийм үү. Тэнгүүд хувь хүн дээр өөрөө за жишээ нь би нэг 70% ус эрчимтэй 30% гал эрчимтэй байлаа гэж бод. Би өөрөө тэнцвэр бооз. Тэгэхээр би энд яг ч ирсэн бэ гэхлээр тэрнийг л бас тэнцвэрлэх гэж ирсэн. Бүх юм тэнцвэр байт юм бэл. Одоо миний тэнцвэр хангагдаад нөгөө талд маань тэнцвэр хангагдаад тэнгүүтээ бид хоёр ингээд тэнцвэрээ авахлаар яг тэр нэг одоо яг та жишээлбэл өөрөө 70% ус эрчимтэй гэж шүү дээ тий. Тэнгүүт та одоо 70% гал эрчимтэй эмэгтэйгээс өөрийнхөө нөгөө дутаад байгаа 20%-ийнхаа тэрнээсээ суралцах гал эрчмийг авах гэж тэрэн дээр суралцах гэж ярьсан. Тэрүүндээ илүү ингээд татгалж ийн гэсэн үг байна. Тийм байна. Тэгэхгүй нөгөө түрүү хоёлаа ярьсан шүү дээ. Хоёлаа нэг ус эрчимтэй байх юм бол тэнд нэг бас болохгүй нэг болоод шүү дээ. Хоёр гал эрчимтэй хүмүүс хоорондоо одоо юу гэдэг те хоёлаа нөгөө бүтээх нөгөө бадрах өстэй болсоо ч нийлээд ингээд ах юм бол хоёр гал нийлэхээр илүү дүрлэлцэн шүү дээ те. Үйл ойлголцол гарна. Ус эрчимтэй дээр нь бас мөн адил нөгөө цогцол байхгүй байгаа шүү дээ. Тэгэхээр л ерөөсө бүх юм дээр тэнцвэр байд юм байна. Тэнцвэрийг олох гэж ирсэн юм байна л гэдэг нэг юм санаа л байна. Тэгэхээр одоо нөгөө түрүүний багш хэлсэн шүү дээ нөгөө Чингис дээр гişэлвэл те эрэгтэй хүнийх нь нөлөө нь тэр хүүхэд байхад нь эцгийнх нь зүгээс өгсөн нөлөөлөл те ээжийн зүгээс өгсөн нөлөөлөл энэ хүүхдэд нөгөө аль ч нэг талыг нь хэд байраагүй одоо нөгөө ингээд нэг юм байдаг шүү дээ одоо эрэгтэй хүнийг хатуу чангараар өсгөх хэрэгтэй гээд нөгөө нэг тийм үзэлтэй. Тэгэл нөгөө аав нэгтрхий ингээд дарах ч юм уу те. Эрэгтэй хөлтөл юм чинь уйлж ядгийн чи эр хүн байж ээж гээл те. Тэнгүүд тэр хүн чинь бүх нүүц зүрстгэл юм хаагаад байгаа байхгүй те. Тэгчингүүд тэр чинь нөгөө тэр хүний чи тэнцвэр гэдэг нэг юм алдагдаад шүү те. Тэнгүүд эмэгтэй хүүхдийг болохоор одоо ийм байх хэвээр чи одоо эмэгтэй үе юм чинь бүх юм дэм болттой байх хэвээр ч гэдэм үү. Нэг осондоо тэр хүний итгэл үнэмшил итгэл гэдэг юм бас ингээ бөхөөд нь шүү дээ тий. Тэр шиг ингээд яг аль юмыгаа эрэгтэй хүнд бол
уян зүйлэн чанарч орших Тий хэвээр. адилхан нэг арга бэлгэн байх хэрэгтэй. Хатуу чанга чанарч орших хэвээр. Тэрийгэ юун дээр ямар юм дээр яаж гарах вэ гэдэг тэнцвэрээ тэр хүн чинь зөв болж байгаа юм бол тэр хүний чинь амьдрал өөрөө айгу бүтээлтэй. Хүчтэй амьдрч чадах нь шүү дээ. Ямар ч юм дээр хүчтэй тий. Хаан буюу одоо баатар хүн одоо ингээд эр зөрөгтэй байна тий. Эр зөрөг нь юунаас гардаг гэхээр тэр хайр инэрлээс гардаг гэж байгаа юм. Улс орноо хамгаалах хайр. Бусад нөгөө улс орноо бас хайрлах хайр. Тэ бүгдийн нөгөө чивчээд байхгүй нь шүү дээ. Бас тэнд чинь хайр инэрл явж иж тэрнийг барьж чадахгүй зөвхөн зөрөг зүрх одоо юу гэдэг хятад байвал тэр чинь өөрөө арга тал дээр буруулчаад шүү дээ. Билгийн байхгүй. Авиас билгийн байхгүй. Тэгэхэд хаан хүмүүний тэр суралцдаг тэр авиас чадвар чинь яг ялгаагүй тэр арга билгийг хосолсон тэр авиас чадвар байгаад байгаа байхгүй. Тэгжээс тэр хүн илүү хүчтэй, илүү одоо маш их зүйлийг бүтээж чадхаар тийм мундаг хүн болж чадчих шүү дээ тий. Нинжин сэтгэлтэй, баатар ир зөрөгтэй байж тэр улс орныг авч явж байгаа байхгүй. Ямар ч хайр инэрлэг бол тэр улс орныг удирдах чадахгүй, зориггүй бол бас чадахгүй. Энэ үе бас тэнцвэртэй байж тэр улс орн бас дээшлээд байна. Зарим хаад ноёд бол хитрхи нэг бэлэгдлийн талын тэр нэг авиас бэлэг чадвар нь хэрэг байхгүй тохиолдол зүгээр дата гэх юм бол тэнд бол зүгээр улаан хядлал болно тий. Зөвхөн бэлэг дээрээ байгаад одоо төвд юм уу одоо энэ бурхны шашин хүмүүс зүгээр ингээл хурж ирэхэд нь хядуулаад зүгээр ингээл зогсож идэг байвал тэр чинь өөрөө бас болохгүй байгаа тоххой. Тэгэхээр энэ арга бэлэг юм чинь хувь хүн дээрч байна. Хоёр хосын хооронд ч гэсэн тэр нэг тэнцвэрлэх нэг шаардлагатай юм болоод байгаа. Тэгэхээр ерөөсөө явж явж цаанаа нэг тэнцвэр гэдэг юм яриад байна. Тийм. Аль одоо тэнцвэрийг хувь хүн дээрээч бай, гэр бүл дээрээч бай, тий цаашлаад үр хүүхдүүдтэйч бай, зөв талаас ингээд нөлөөлөд явах юм бол бидний ирээдүйн хожиж гисэнтэй тий энэ их салал сарнилтай байгаа нийгэмд бид нар хүүхдүүдээ зөв тэнцвэртэй хүн болгож хүмүүжүүлснээр тий цаашлаад үр хүүхдийнхаа ч сайн амьдралыг тэд чинээд аврах нь шүү дээ тий. Тэгэл нөгөө нэг энэ нийгэмд чинь нийт одоо гэр бүлүүдийн хэдэн хувь нөлөө салж байгаа гэд. Нэлээд өндөр тоо. Тий айгүй өндөр тоо байсан шүү дээ. Тэр чинь одоо л нөгөө бүр анхнаасаа нөгөө хүүхдүүдээ эрэгтэй хүүхдийг чи уйлж болохгүй гэдэг нөгөө нэг бас л нөгөө буруу өсгцний л байгаа тий. Эрэгтэй хүн чай эмэгтэй хүүхд чи одоо тэр яг нөгөө нэг зөв тэнцвэрээ олж өсгөхгүйгээс болоод л одоо энэ дэр нөгөө бие бинийгээ дараа нь амьдрал дээр гараад нийлээд осууд амьдарч байхад бие биенийг голох тий. Чи юм байна, би юм байна гэж шүүмжлэл ялгуурлал чинь тий. Эндээс үүсээд байгаа. За ингээд бүгдээрээ нөгөө тэнцвэрийн талаар нэлээд ярьлаа тийм ээ. За тэнцвэр гэхээр одоо яг тухайн хувь хүн маань өөр дөр нэг жоохон тогтож өөрийгөө ажиглаа тий. Ойлгож ухаарад ингэж байгаа маань гэд эхний ээлжинд ухаарад за тэгээд ухаарсныхан дараа за тэгвэл би одоо нэг одоо энэ дээр ажиллах юм байна гэд өөрийнхөө сүүдрээ хараад бас нөгөө гэр бүлийнхаа хүнээ бас ойлгоод тэгээд нэг жоохон нэг пауз авч жагаад юмнуудыг нэг ухаарч ойлгочоод хоорондоо харилцаад үг үйлдэл дээрээ бас түүнийг ингээ гаргаад явал одоо энэ тэнцвэр маань ингээ оршоод байна гэж миний хувьд ойлгож байна те. За тэгэхээр энэ тэнцвэрийг яг ингээ хадгалаад нэг нэгээ ойлгоод те яг ингийн тулд хамгийн гол нь тэр хоёр хүний хувьд дунд нь ингээ хайр хэрэгтэй юм те. Тэр хайр байж ижил тэр хоёр хүн чинь бие биенийг ойлгоод нэрээ ингээд байгаа юм байна гэд нөгөө гал нь ингээд те жоохон ингээ багсаад ус болоод тэгээд нөгөө ус эрчимтэй хүнээ бас өрдөж гал болгоод тэгээд ингээ хослоод сайхан явах гээд штэ. Тий одоо энийг ярихаар нэг жоон сүнслэг юм ярмаар санагдаад байна л та. Одоо ингэдэг гэж байгаа байхгүй юу? Ингээд түрүү ярьсан нөгөө сүнс гэдэг бол өөрөө ус эрчим байдаг гэх тээ. Тэгээ хүний биеэр дамжаад ингээд цаашаага бүтээл буюу үйлдэл ямар нэг юм болж хувирхтаа гал эрчмээр гардаг гэдэг байгаа тий. А тэрний дунд энэ дамжиж ирж байгаа энэ хүний бие гэдэг юм нь шүү дээ. Энэ өөрөө хайр байгаа байхгүй. Одоо ямар байдлаар одоо усыг гал болгон хувиргах тэр хүч нь өөрөө хайр байна гэдэг байгаа байхгүй тий. Тэгэхээр эрс тэрс хоёр юм хоорондоо хорч амьдрах гэдэг юм уу? Гэхээр бас үгүй байгаа байхгүй. Ус гэдэг бол ямар ч юмыг ингээд нөгөө өөртөө нэвчүүлэх чанартай, нэгтгэх чанартай хүч гэдэг байгаа шүү дээ, тий. Тэгтэл гал бол өөртөө юмыг нэгтгэх чадваргүй.
Гэхдээ одоо галд орсон юм шатаад үнс болох жишээний хувирал үзүүлж байгаа тийм. Энэ хоёр ч хоёулаа өөр өөр мөн чанартай шүү дээ. Тэгсэрнээсээ тэр дунд хайр гэдэг юмар холбогдчихонгууд тий энэ дундаас ингээд хоёр юм чинь хоорондоо хоёр эсрэг тесрэгийн туйл юм шиг боловч ингээд бие бинийгээ дэмжих тэр бүтээлийн хүч нь гарч ирдэг байхгүй. Тэрэнд бол яалтчгүй одоо хайр гэдэг зүйлээр холбогдчихэж тухайн хоёр зүйл чинь яг нөгөө зөв голтрлоо ордог олдог одоо түлхүүр нь өөрөөр хэлбэл хайр байгаа байхгүй тий. Түлхэх хүчин гэх юм уу? За ингээд бидний яриа явсаар ингээд хайрын талаар яриад дуслаа. За тэгэхээр дараагийн удаа хэдүүлээ бас хайрын тухай ярилцъя гэж бодож байна. За тэгээд энэ хүртэл сонссон сонсогчдоо баярлалаа. Баяр та.